Окей. Hello. Зя энэ бичлэгийг яг одоо англи хэл Британь суралцж байгаа залуучуудаа зориулж хийж байна. За тэгээд хэрвээ чи яг одоо суралцж байгаа энэ процесс дээр тий яг хаанаас эхлэх вэ гэдгээ мэдэхгүй байгаа бол энэ бичлэг дээр бүгдээрээ нэг бяцхан төлөвлөгөөтэй танилццгаая. За намайг Тэнгис гэдэг 10 дугаар ангиас эхэлж суралцж эхлээд Британь суралцаад тэгээд Америкийн их сургуульд 90% итгэлтэйгээр тэнцсэн суралцаад за тэгээд явж байгаа юм гадаадын оюутан байна. Тэгээд өнөөдөр би та нартай дөрвөн алхмыг хуваалцах гэсэн. Тэгээд хэрвээ чи тийм ер нь бол балцаасаа гаргаж ирээд хичээлээ хийхэд бэлэн байвал хамтдаа эхэлцгээе. За тэгэхээр хамгийн ихний юм маань болохоор за эхлээд зүгээр өөрийгөө жоохон танилцуулчих. Миний хувьд бол англи хэлийг бас тийм одоо юу гэдгийг айхтар системтэйгээр одоо юу гэдгийг тэгж айхтар сурж байгаагүй. Ер нь бол энэ тэндээс нь түүгээд шалгалтын материалтай айгүйх тулж ажиллаад кино, дуу сонсоод, ном уншаад тэгж сурсан байдаг тий 2 жилийн хугацаанд 2 3 жилийн процесс байсан. Миний хувьд бол тэгээд сурчаад ер нь бол тэгж сурсан гэсэн үг. Тэгээд одоо эргээд харахад ер нь бол бас зарим хүмүүсийн гаргадаг маш олон хүмүүсийн одоо англи хэл сурахтаа гаргадаг алдаануудыг бол бас алгасаж чадсан байгаа юм. Азаарч байна уу те азар ер нь бол тий жишээлх юм бол маш олон хүмүүсийн хувьд бол зорилгоо тавьдаггүй англи хэл сурна гээл тэгэл нийгмийн дарамт шахалтын улмаас ч юм уу тий яг өөрийнхөө тий англи хэл сурж байгаа тэр артлын зорилго шалтгаан чи юу юм бэ гэдгийг ойлгохгүйгээр явж идэг гэсэн үг. Хэрвээ чи тэгж явж байгаа бол ер нь бол жоохон сурахад хэцүү байна угаасаа ойлгомжтой тий. Тэгэхээр миний хувьд бол яг 10 дугаар ангид ороод гадаадын их сургуульд тэтгэлэгтэйгээр тэнцсэн суралцъя гэсэн маш гоё зорилгыг тавиад ингээд явсан байдаг. Тэгээд тэгсэн маань ер нь бол тий хэл сурахад гарч ирдэг тэр асуудлууд юунууд гэдгийг тий шалгалтын оноо авахд ч гэдэг юм уу тэр болгон дээр ингээд тулгарч исэн асуудлуудад маань бол нэлээд одоо төхөн болж байсан. Сурах процессыг маань амархан болгож байсан гэсэн үг. Ер нь бол за тэгээд бас миний гаргаж исэн юунуудын нэг юу гэдэг зөв хийжсэн зүйлсийн нэг гэх юм бол англи хэлийг ингээд тийм одоо ядаргаа болгохоос илүү те хичээл гэхээсээ илүүтэйгээр те давтах ёстой зүйл гэж хийхээ хооронд яаж хийжсэн бэ гэхээр туртай зүйлсээ хий те миний туртай зүйлс сонирхдаг зүйлс миний туртай зүйлс юу юм те надад хийхэд кайфтай байдаг зүйлс юу юм бэ гэж тэгж хайж байгаа те ном унших амар гоё юм байна дуу сонсох айгу гоё юм байна кино үзэх чинь айгу фан юм ба шүү те Game of Thrones энтрийг орчуулаад ингээд суудаг байсан. Тэгээд ерөөсөө англи хэл сурах маань айгу зовлон биш болцсон миний хувьд. Тий үг цээжлэх одоо тий ингээл яг хөө мэдээж бас төвхтэй үеуд байсан л да. Заримдаа ингээл ойлгохгүй байна. Шалгалт энэ төр ангуу тэрэн дээр унана тэрэн дээр ингээл тий мэдээж тэнд бол гашуун мэдрэмж төрж байгаа. Гэхдээ эцсийн дүн дээр юу болсон бэ гэхээр зүгээр нөгөө дуртай зүйлсээ англи хэлтэй холбоо хийсэн учраас сурах процесс маань маш энгийн болсон гэсэн үг ээ. Окей, за тэгээд зах цухаас нь дуртахад ер нь бол нэг тиймэрхүү процесс байсан гэсэн үг. Тэгээд яг одоо англи хэл сурах гад махаан зулгаагаад байж байгаа бол миний хамгийн гоё типүүдийн нэг юу байх вэ гэхээр битгий ягаарэ. Битгий одоо тий энийг хичээл болгох гэж зовлон болгох гэж оронд нь дуртай зүйлсүүдээ хараад тий чи дуу дуулах дуртай мөн одоо тий хоббинууд чи юу гэдгийг тэр болгоныг хараад тэднэр дээр яа гэсэн үг. Тэднэртэйгээ англи хэлийг холбочих юм бол чиний сурах процесс чинь хамаагүй илүү одоо тийм дардам болж өгнө. За тэгэхээр энэ бичлэг дээр одоо багшийнх нь та нарт бэлтгэсэн юу вэ? Одоо төлөвлөгөө байна. Тэ англи хэл яг хаанаас сурч эхлэх вэ гэдэг асуулт бол үнэхээр хэдэн мянган хүний одоо асуулт болчиход байгааг бол би ойлгосон. Тэгэхээр энэ бичлэг бол та нарын хариулт шүү. За тэгэхээр хамгийн нэгдүгээр алхам бол зорилгоо тодорхойл. Англи хэлээр чи яг яах гэж байгаа юм бэ? Их сургуульд сурах юм уу, гадаадд амьдрах юм уу, гадаадд ажиллах юм уу? Тий? Эсвэл гадаад ихтер нөхөртэй болох юм уу, тий?
Яамаар вэ? Тэр нь бол чиний чиний дур те юу хиймээр вэ? Тэгээд тэгээ яагаад энэ алхам маань аягүй чухал вэ гэхээр хэрвээ те англи хэлийг сурна гэдэг маань өөрөө зорилго байх ёсгүй. Хэрвээ зорилго байгаад ах юм бол тэр маань өөрөө асар өчүүхэн зорилго. Англи хэлийг ашиглаад чи тодорхой зүйл хийх гэж байна гэх тэгэх юм болвол юу болох вэ гэхээр сурах процесс чинь илүү хөнгөн болж өгнө. Тэгээд те олон төрлийн даваа нухчаа гарч ирэхэд чи зогсоог төшгөө болдгоо гэсэн үг. Тэ? Окей, хэл сурах юухан байх вэ те? Ер нь бол гэдэг хандлагатай болно гэсэн үг байхгүй юу? Одоо зөвхөн хэл сурна гэсэн зорилго хэрвээ тавьж исэн бол тухайн одоо те хэл сурах замналт чинь хэцүү болно гэсэн үг байхгүй юу? Эсэргээрээ яаж байгаа болвол арталтаа чи тавьсан том зорилготой те яагаад хийж байгаа вэ гэдгийг ойлгож ухаарж байгаа болвол одоо тэр юу ч юм болвол хамаагүй юу байна гэсэн үг. Гоё замнал болж хөрнө гэсэн үг. Чи чамайг зогсооход тийм амархан байхгүй гэсэн үг. Одоо миний хувьд бол багшийн хувьд бол юу байсан бахна шүү дээ. Тэ ихтэй сургууль тэтгэлэгтэйгээр тэнцэх тэ тэхийн тулд TOEFL-ийн оноо хэрэгтэй байдаг юм байна. Тэхийн тулд тэ SAT-ийн оноо хэрэгтэй байдаг юм байна. Тэхийн тулд одоо юу гэдэг юм. Гэх мэтчлэн ингээл цаашгаа гараад ирж байгаа. Тэгээд хэл сурах зайлшгүй шаардлагатай болчихж байгаа. Тэгэл арт талаас нь явсаа гэсэн. Окей. За тэгэхээр хамгийн нэгдүгээр. За хоёрдугаарт болвол хэл сурахдаа ямар төвшин дээр гарч ирэх хэрэгтэй вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. За англи хэл маань бол дотроо 6 төвшөнтэй байгаа. A1, A2, B1, B2, C1, C2, C1, C2 гэх тийм ээ. За тэгээд чиний яг зорилго чинь юу юм бэ? Чиний одоо юу гэдэг тийм чи ажиллах гээд байгаа юм уу, амьдрах гээд байгаа юм уу, зугаалах гээд байгаа юм уу гэдгээс чинь шалтгаалаад аль төвшин нь чамд хэрэгтэй вэ гэдэг чинь гарч ирнэ гэсэн үг. Одоо их сургуулийн оюутан яг гадаадад ажиллах гэж байгаа тийм ээ. Өндөр төвшөнд ингэж явах гэж байгаа хүн байх юм бол C1, C2 төвшин шаардлагатай байна. Зүгээр ажиллах гэж байгаа, зугаалах гэж байгаа байх юм бол тийм. Зүгээр зугаалах гэж байгаа байх юм бол баг A1, A2-тэй байсан чи ам зугаал явчихна гэсэн үг. Харин тийм ойр зургийн зүйл хийгээд тий тэр улс орондоо ажиллаж амьдраад ингээ тий агтаахан явмаар байна гэх юм бол B1 болон B2 төвшөнтэй байхад ер нь бол бас хөдлөөд байна гэсэн үг. За тийм байна. Тэгэхээр яг энднээс чи өөрийнхөө зорилгыг харж агаад окей, миний зорилго яг юу юм бэ? Миний яг харж байгаа цэг яг юу юм бэ гэдгийг ойлгоод энэ 6 төвшингөөс аль нь чиний зорилго байх вэ гэдгийг тодорхойлчихно гэсэн үг. Окей. За би одоо болвол тий A1 төвшөнтэй хүн байгаа юм байна. Тэгээд миний хэрэгцээнд бол B2 төвшөнд гарч ирэх хэрэгтэй байна. Их сургуулийн оюутан бол би ядаглаа C1 төвшөнтэй болох хэрэгтэй юм байна. Гээд цаашаа явна гэсэн үг. Хоёр дахь алхам чинь яг энэ төвшингүүдээс аль нь чамд хэрэгтэй вэ гэдгийг сонгоно гэсэн үг. За ингээд сонгоод эхлэнгүүт юу болж байгаа гэхээр зорилго чинь бүр илүү тодорхой болж байгаа. Артлын тийм яага хэл сурж байгаа зорилгоо ойлгож байгаа. Англи хэлний энэ 6 аюун дундаас аль нь чамд хэрэгтэйг бүр тодорхойлж байгаа тийм ээ. За 3 дахь алхам тэгвэл юу байх вэ гэхлээр одоогийн төвшингөө тодорхойлно. Яг одоо чи англи хэл маань бол 4 хэсгээс бүрдэж байгаа. Reading, writing, listening, speaking гэдэг 4 хэсгээс бүрдэж байгаа. Тэгээд аль нь яг чамд хэрэгцээтэй байна? Хэрэгцээтэй байна биш зэ. Угаасаа бүгдээрээ хэрэгтэй. Тэгэхээр энэ дөрвөөс аль нь дутмаг байна, аль нь дээр нь ямар левелтэй байна гэдгийг англи хэлний зүгээр practice test гэж хайгаал интернет дээрээс хийж болно гэсэн үг. Тэгээд одоо нэг A1 юм уу, A2 юм уу, B1 юм уу, B2 гэдэг төвшинчээ гарч ирнэ шүү дээ. Тэгээ гарч ирэнгүүт тийм тэгэнгүүт одоо юугаа тодорхойлно гэсэн үг байхгүй. За энэ төвшингөөс бид нэр энэ төвшнөр хүрэх өсрэлт хийх хэрэгтэй юм байна гэд тэгээд цаг хугацаагаа тодорхойлно гэсэн үг. 3 дахь алхам чинь төвшингөө тогтоолоо тэгээ бодиттой цаг хугацааг өөртөө тавьж өгнө гэсэн үг. Одоо жишээлх юм бол A1 төвшний хүн B2 төвшин рүү гарч ирэхэд нэг жилийн хугацаа тавьдаг ч юм уу тий. Бодиттой цаг хугацааг бид нар тавьж өгөх хэрэгтэй. Ягаад гэх юм бол хэл гэдэг зүйл маань тухайн хэлээ мэдрэх шаардлагатай, яаж ашигладгийг тий өөрийгөө илүү нэвчүүлэх шаардлагатай. За одоо хиний ярьдгийг бүгдээрээ мэднэ шүү дээ. Оргил гэдэг хэлний тухай ярьдаг мундаг залуу байдаг тийм ээ. Нэвчүүлэх гэдэг аргын тухай ярьдаг. Тэр аргад бол багшийн хувьд их дуртай.
За тэгээд гих мэтчлэн ингээд ер нь бол бас тодорхой цаг хугацааг зарцуулнаа гэсэн үг тийм ээ. Чи өдөр болгон гарч ирээд төвлөрөл өндөртэйгөр 2-3 цаг нам суугаад юу хийж байгаагаа яг сайн мэдж байгаа тийм ээ. Үгээ цээжлээд киногоо үзээд дуугаа сонсоод өөрийгөө сайхан нэвчүүлээд тийм ээ. Далд ухамсарынхаа төвшөнд англи хэлээ суулгаж өгнө гэсэн үг шүү дээ. Тэгээд ерөөсөө үр дүнг бол 1 сар, 2 сар, 3 сарын хугацаанд ерөөсөө хүлээхээ болох хэрэгтэй. Мэдээж 3 сарын хугацаанд бол чи өмнө нь тий төсөөлж байгаагүй тийм төвшин дээр гарч ирэх бүрэн боломжтой. Гэхдээ ер нь бол ихэнх хүний хувьд дөрвтэй тэр юг харахын тулд тийм ээ акцийг харахын тулд болвол 6-аас 1 жилийн хугацааг өөртөө тавьж ажиллах ёстой гэсэн үг бахнэ. Тийм одоо алсын харааг тавьж ийж тийм ээ энэ өсрэлт ийм том гоё зориг тавьж байгаа юм чинь тий. Чи тухайн хэл тийм энэ одоо бас тусдаа сэдвэл дээ. Юу вэ гэхээр одоо ингээ хэл сурж байгаа залуучууд маань юг ойлгодгоо вэ гэхээр ямар сериозны ямар гоё тий утга учиртай амьдралд чинь ямар том нөлөө үзүүлж болох вэ? Амьдралыг чинь магадгүй оронгоор нь эргүүлчих магадгүй тий. Үнэлэгдэж баршгүй ийм үн цэнтэй ур чадварыг Монгол залуучууд маань өөрсдөө суулгаж байгаа вэ гэдгийг ер нь бол ойлгодгоо. Одоо жишээлбэл тий чиний ордог хүрээлэл за тэгээд мэдээлэл авж байгаа их сурвалжууд тийм ээ ном сурах бичиг чиний тий хэнгаут хийж байгаа залуучууд тийм ээ гээл чи хүнийхээ хувьд дараачийн төвшөнд гарч ирэх бүрэн боломжтой ийм гайхамшигтай ур чадваруудын нэгийг өөртөө суулгаж идэг. Тэгээд үүнийг дагаад бол үнэхээр тий чиний орлого байдаг юм уу чиний одоо юу гэдэг тий бүх талаараа өөрчлөх боломжтой ийм сериосны зүйлийн араас явж байгаа гэдгээ ихэнх залуучууд маань бол огтхонч ойлгодгүй. Тэгээл нэг IELTS-ийн лайтай нэг хэдэн оноо тий өстө хичээл ном хийх ёстой гэл тэгж хүлээж авч явах ёстой зүйл биш байхгүй да. Ягаад гэх юм бол эн чинь чиний амьдралд үнэхээр их хамааралтай гоё сайхан зүйлийн араас явж байгаа гэдгээ залуучууд маань бол мартаад байдаг. Тэгэхээр бол одоо багшийн хувьд та нарт өгөх хамгийн гоё зөвлөгөөнүүдийн нэг бас юу байна гэсэн үг. Тэрийгэ битгий мартаа өөрийгөө мотивацчлаа утга учиртай гоё зүйлийн араас явж байгаа гэдгийг ойлгоод тий жоохон нуруутайхан шиг бай гэж бол залуучуудаа захиж хэлнэ. За. Окей. За тэгэхээр хэдүүлээ юугаа тодорхойлчлаа те 3 дугаар алхам дээр хүрээд ирчлээ. Төвшөнгөө тодорхойлцсон өөрсдөө сайхан цаг хугацааг ингээд тавиад өгсөн те. Тим гоё утга учиртай гоё зүйлийн араас явж байгаа юм чинь цаг хугацааг тавьж өгөх нь зүй ёсны хэрэг байхгүй юу? Тэ. Тэр чинь тэгэл нэг ганц хоног байдаг юм уу, ганц 7 хоног байдаг юм уу, ганцхан сарын дотор хэрэг ороод ирдэг тийм юу гэдгийг те. Тим хэрвээ зориг байсан болвол хүн болгон англи хэлтэй болчихно те. Хүн болгон IELTS-ийн 7 хоног IELTS-ийн 7 болооч гэдэг чи одоо тэгэл за тэр ч яхаад тий хүн болгон IELTS-ийн 7-тай хүн болгон англиар мундаг ярьдаг тийм болчих штеп тий яхаа уг нь тэгвэл сайн л да. Гэхдээ юу вэ гэхээр цаг хугацаа хэрэгтэй байхгүй. Тийм гоё өсрэлтийг хийж байгаа, тийм утга учиртай зорилгыг амьдралдаа оруулж ирж энэ ур чадварыг чи өөртөө суулгахыг зорж байгаа болвол тэрнийхээ дайны цаг хугацааг өгөх хэрэгтэй гэсэн үг. Ойлгомжтой тийм? Окей. За тэгэхээр дөрөвдүгээрх нь бол ер нь бол эхний 3 алхмыг залуучууд маань, сурагчид маань хэрвээ хийцэн болвол ердөөсөө энэ 3-ыг хийхэд те англи хэл хаанаас эхлэх вэ гэж ингээл мэдэхгүй байгаа залуучуудын 90-95% урталт нь гараад ирж байгаа. Ердөөсөө саяны ярилцсан 3 алхмыг хийхийн төдийд л тэр 90-95% залуучуудын урталт нь гараад ирж байгаа. Чи зоригтой болчлоо, төвшнгөө тодорхойлчлоо, цаг хугацаагаа тавиад өчлөө одоо хийх л үлдэл. Тэгэхээр бонус 4-р алхам юу байх вэ гэхлээр ердөөсөө л хэрвээ чи жилийн хугацаа тий А1-ээс окей би Б2 төвшний зориг хэл сурна гэж тавьчихсан хэрвээ залуу байгаа болвол одоо зорилгоо ингээ жижиг болгоод хуваана гэсэн үг. Окей. За жилийн дараа би Б2 төвшөндөө гарч ирэх ёстой болвол 6 сарын дараа би Б1 төвшөндөө гараад ирсэн байх юм байна. За 3 сарын дараа болвол би А2 төвшнийг дуусгацсан байх ёстой байна. За 1 сарын дотор болвол би те А1 төвшний бүх одоо харилцааны hey hello how are you те за эсвэл наад захын одоо юунууд байдгийг
наацх юу лээ? Дөрмөөтч байдаг юм уу тийм ээ. За үгийн сангаа нэг 500-аас 1000 үг бол цээжилсэн байх ёстой юм байна. Гэх мэтчлэн ингээд зорилгоо хуваагаа тавина гэсэн үг. Одоо тэгэл тууштай байх л үлдлээ. Өдөр болгон хийх л үлдлээ. Тийм? Сайн багштай ажиллах л үлдлээ. Ном сурах бичгээ худалдаж авах л үлдлээ. YouTube сайн ухах л үлдлээ, тийм ээ. Тийм байна. За тэгээд өнөөдрийн имчилгээ ингээд жаргаацгаая. Хэрвээ багштайгаа ганцаарчилж хэрвээ ажиллахыг зорж байгаа, гадаадд сурах хүсэлтэй, за мөн англи хэлнийхээ төвшинг эрс нэмэгдүүлэхээр зорж байгаа сериозны сурагчид байх юм бол доорх линкээр ганцаарчилсан уулзалт товлож болно. Тэгээд цаашаага ярилцаад явна гэсэн үг. Тэгээд линкийг нь бол description хэсэг дээр доор үлдээчи. Тэгээд I will see you in the next one.